Сайн байцгаана үзэгчдээ та бүхэндээ энэ үдшимэндээ хүргье. Ингээд их эрдмийн харгуу аян замын тэмдэглэл нэвтрүүлгийн маань 2 дугаар хэсэг та бүхэндээ хүргэж байна. За тэгэхээр 2 дугаар хэсгээрээ биднийг одоо халимгад очих үед хамаг Монгол тоглолт одоо халимгад зохион байгуулагдж байсан. Энэ хамаг Монгол тоглолтод бол биднийг одоо урилгаар одоо оролцуулсан юм байна. Тэгэхээр энэ хамаг Монгол тоглолт маань за халимгийн засгийн газрын дэмжлэгтэйгээр халимгийн ерөнхийлөгч Алексей Маратович Орловын одоо дэмжлэгтэйгээр халимгийн нийслэл хэлстэй хотод одоо зохион байгуулагдсан. За энэ хөө тоглолтын одоо нээлтийн үйл ажиллагааг одоо та бүхэн харж байна. Тэгэхээр энэ тоглолт маань одоо халимгийн хэлстэй хотод за анд нөхдийн одоо дуу гэдэг одоо нэртэйгээр одоо зохион байгуулагдсан. За 2 хэсгээс бүрдсэн. За эхний хэсэгт маань ерөнхийдөө энэ хүү наадамд оролцох Израилаас хүртэл одоо дуучин ирсэн байсан. Тэгэхээр тэр гадны дуучдын одоо тоглолт бол 1-р хэсэг болсон. За 2-р хэсэг нь бол хамаг Монгол гэсэн одоо 2 хэсэгтэйгээр одоо явагдсан байгаа. Энэ хүү тоглолт за халимгийн одоо Уралаан буюу Урагшаа гэж стадионд одоо зохион байгуулагдсан. Тэгтэл халимгууд бол Урагшаа гэдгийг Уралаан гэж одоо нэрлэдэг. Уралаан стадионд одоо зохион байгуулагдсан. За энэ хүү тоглолтыг бол халимгууд өстө үнэхээр бол сонирхож одоо ингэж үзсэн. Үнэхээр одоо сайхан тоглолт болсон. За тоглолтын ихний хэсэгт бол ерөнхийдөө одоо ойрдын ард түмэн бол ямар хүнд бэрхшээлийг туулж өдий зэрэгт хүрсэн юм бэ? Хаад ноёдын хоорондын дайн хагаралдаанаас болж их Монгол улс хэрхэн одоо тарж бутарсан юм бэ? Халимг улс яагаад энэ Европ төвд одоо хэрхэн нүүдэлж ирсэн бэ гэдгийг одоо жүжигшсэн байдлаар одоо ингэж тоглож одоо үзүүлсэн ийм эхлэл хэсгийг одоо та бүхэн харж байна. Тоглолтыг халимгийн нэрт найруулагч одоо Борис Манжеев, Аркадий Манжеев гэж одоо хоёр ах トゥ хоёр найруулагч, хөгжмийн зохиолч хоёр одоо зохиол одоо найруулгыг хийж одоо зохион байгуулсан байсан. За ингээд манай хамаг Монгол тоглолтод оролцож байгаа Хятадын Өвөр Монгол, за Бурят, Тува, за Монголын уран бүтээлчид одоо ингээд стадионд гарахад одоо бэлэн болцсон байгааг та бүхэн харж байна. За энэ тоглолтыг бол манай халимгийн үндэсний их сургууль суралцахаар увсаас явсан 12 оюутан маань бас урилгаар ингэж үз сонирхсан. За энэ хүү одоо урилга бүх одоо энэ тоглолтын одоо энэ бидний үзэх боломжийг бүрдүүлэхэд бол манай 8 сарын одоо 4-нд манай Ус аймагт ирж аялсан 19 халимгийн одоо иргэн бидний одоо зохион байгуулсан труда коллективов домов культуры, библиотек и образовательных учреждений. Сегодня работники культуры с уверенностью смотрят в будущее. За та бүхэн новсынхан бол сая та сайн мэднэ. Одоо Феликс гэж энэ залуу бол сайн мэднэ. Үнэхээр бол ойрд Монгол аялгаугаар бол маш сайн одоо ярьж ирдэг. Ийм бас Монгол гэсэн зүрх сэтгэлтэй халимгийн төгс соёл, ойрдын ард түмний төгс соёл гэсэн зүрх сэтгэлтэй ийм залуу бол манай Феликс байгаа юм байна. За биднийг одоо очих үед бол халимгт бол парламентын одоо сонгуул болох төгч байсан. За энэ оны 9 сарын 8-ны өдөр бол халимгийн парламентын сонгуул одоо болсон. За народны хуралч гэж бас хэлэгддэг одоо манай Ус аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурал гэдэг шиг халимгийн одоо парламентын төлөөлөгч чиг сонгох одоо сонгуул 9 сарын 8-ны өдөр болж өнгөрсөн. За энэ явж байгаа цэнхэр уцтай дэвшилтэй хүн бол халимгийн ерөнхийлөгч Алексей Маратович Орлов гэж хүн. За хамаг Монгол тоглолтын нээлтэн дээр өөрийнхөө чин сэтгэлээгээ хэлж хамаг Монгол тоглолтыг зохион байгуулж байгаа зохион байгуулагч нарт бас баяр хүргэсэн юм байнамаа.
энэхүү стадион бол 20,000 орчим хүний судалтай стадион юм байлээ, хөлбөмбөгийн стадион. За энэхүү одоо тоглолтын эхний хэсэгт бол за Өвөр Монголын хамтлаг дуучид, Израилийн дуучин, за Шинжаанаас ирсэн дуучид, за Туваагийн одоо хамтлаг дуучид, за дээр нь одоо Халимгийн уран бүтээлчид бол эхний ан нөхдийн одоо дуу эхний нэгдүгээр хэсэгт нь бол оролцож тоглосон. Ер нь альва концерт тоглолт томоохон арга хэмжээнүүд бол хамгийн хүндтэй хүмүүс бол энэ агуу хорны дайнд оролцсон ахмадууд байдаг. За ахмадуудыг ямар ч нөхцөлд энэхүү арга хэмжээнд бол үнэн төлбөргүйгээр үзэх эрхийг бол одоо олгосон байдгийн байна лээ. За энэ бол Халимгийн бүжгийн хүүхдийн чуулга Шарка Барка гэж одоо бүжгийг бүжгэлж сонирхолж. За үнэхээр бас Халимгуудын зүрх сэтгэлийг одоо дөргиж чаддаг одоо ийм хамтлаг юм байна лээ. Хүүхдийн хамтлаг бол үнэхээр уран чадварлаг Халимгийн стихээ бүжиглээ одоо бүжгэлдэг. За энэ бол Өвөр Монголын дуучид одоо дуулж байна. Года фестиваль прошел в республике Тува. Инициатором проекта является заслуженный артист Монголии Самантай Жалхан. Хамаг Монгол тоглолтын хэсэг бол эхэлж байна. Нилээд одоо оройд ч эхэлсэн. За ерөнхийдөө бол 5 цагаас стадионд бол энэхүү арга хэмжээ бол эхэлсэн. За Хамаг Монгол тоглолт эхлэх үед бол нилээд одоо орой болж одоо бүрэнхий болсон байна. Магадгүй энэ ч бас нөгөө нэг гал одоо тахих гал дэвжээх энэ ёслолтой бас холбогдуулж энэ орой үдших болохыг бас мэдээж нэлээдгүй одоо цаг хугацаа авсан байх гэж бодож байна. Нэлээд бас цаг хугацаа оройтцсан учраас за үзэгчид зарим хэсэг нь бол ингэж явцсан байсан. За ингээд бол манай Монгол Бриад, Өвөр Монгол, Тува, Халимгийн одоо сайхан таван сайхан залуу дуучид, уран бүтээлчд байна. Энэ тулганд гал бадрааж одоо Хамаг Монгол одоо тоглолтын бас гол хэсэг бол энэ тулганд гал бадраах байгаа. Тэгээд энэхүү одоо тулгыг бол энэ Халимгийн ард түмэнд энд одоо үлдээж ерөнхийлөгчд одоо хадгалуулдаг юм одоо уламжлалтай байна лээ. За энэхүү гал тахих ёслолыг одоо үйлчлсэний дараа баг бүх энд байсан хүмүүс энэ гал тахих ёслол дээр ирж одоо мөргөж одоо шүтэж залбирч байсан бол үнэхээр сайхан санагдаж байсан. Хамаг Монгол тоглолтыг бол үнэхээр амжилттай гайхалтай сайхан одоо зохион байгуулсан. Халимгийн Хамаг Монгол тоглолтын нийт зохион байгуулагчд бас баяр хүрэх хэрэгтэй болов уу гэж ингэж бодож байна. Үнэхээр Халимгийн ард түмэн ч гэсэн энэ тоглолтыг үнэхээр халуун дотноор гайхамшигтай сайхан хүлээж авсан. Ер нь бол урлагаар дамжуулж зүрх сэтгэлд бол монголчуудыг нэгтгэх гэдэг бол үнэхээр бас гайхалтай сайхан санаа бол гайхалтай бас боломж бол монголчууд зүрх сэтгэлээрээ хамаг дэлхийд байгаа монголчууд бас нэгдэж бие биенээ дэмжих ёстой болов уу гэж бас ингэж бодогдож байсан. Хамаг Монгол одоо тоглолтын төгсгөлд бол одоо Хамаг Монгол одоо дууга одоо дууж салют буудаж ингэж төгсгсөн. За тэгэхээр манай үзэгчид Хамаг Монгол тоглолтыг одоо дэлгэрэнгүйгээр нь одоо та бүхэнд тун утгахгүй хүргэх учраас ингэж товчлоо таймлоод ингэж хүргэж байна. Энэ 7 хоногийн дараагийн 7 хоногоос одоо Хамаг Монгол тоглолт маань бүрэн ихээрээ одоо үзэгч та бүхэнд бас хүрэх болно гэдгийг бас энд дашрамд дуулгая гэж бодож байна. За энэ Хамаг Монгол тоглолтод бол манай аймагаас Халимгт очиж мал маллаж байгаа. За дөрвөн малчид бол гэр бүлийнхэнтэй хамт хурж ирж энэхүү одоо тоглолтод бол урилгаар бас манай Монгол малчид маань оролцсон. За манай Хамаг Монгол тоглолтын уран бүтээлчид маань маргааш нь манай энэ малчин Дүрсрэ ахынд очиж бас нэг сайхан өдрийг бас хамтдаа ингэж өнгөрөөсөн юм байгаа.
За бид бол 9 сарын 1-ний өглөө бол Халимгийн Элстэй хотод очсон. За бүтэн сая өдөр байсан учраас хичээлийн нээлт бол 9 сарын 2-ны өдөр болсон. За хичээлийн нээлт бол 2 хуваагдаж одоо болдго юм байна лээ. За нэгдсэн хичээлийн нээлт болчоод дахиад гадаадын оюутнуудад зориулсан одоо тусгай бас нээлт гэж бас болдго юм байна лээ. Тэгэхээр та бүхэн гадаад оюутнуудын хичээлийн одоо нээлтэн дээрээс хийсэн бичлэгийг одоо та бүхэнд сонирхуулж байна. За энэ жилийн хичээлийн нээлтийн хувьд бол Халимгийн үндэсний их сургуульд 27 орны 200 гаруй оюутнууд одоо энэ жил бол суралцж байгаа юм байна лээ. За хичээлийн одоо гадаад оюутны одоо хичээлийн нээлтэнд бол орон орны оюутнууд өөрсдийнхөө туг далбаа үндэснийхээ хувцсыг одоо өмсөж энэхүү одоо нээлтэнд бол оролцдог юм байна лээ. За Хятадаас ирсэн одоо оюутнууд за Тажикстан, Киргизстан, за Африкийн орнуудаас ирсэн оюутнууд, Европын орнуудаас ирсэн оюутнууд, за Иран, Ирак гэх мэтчлэн за Азийн, за Дундад Азийн орнуудаас бол ихэвчлэн одоо оюутнууд бол суралцдаг юм байна лээ. За энэ хүн бол Халимгийн үндэсний их сургуулийн захирал Бадман Салаев гэж энэ хүн. За энэхүү гадаад оюутны хичээлийн нээлтэнд бол одоо намайг бас урилгаар бас оролцуулж хүндэтгсэн юм байгаа. За энэ гадаад хэлний сургуулийн оюутнууд байна. За Орос уламжил ёсороо за талах барьж Орос үндэсний хувцас өмсөж одоо энэ хичээлийнхээ нээлтэнд бол оролцож байна лээ. За энэ хичээлийн нээлтэн дээрээ бол тухайн улс орны оюутнууд өөрсдийнхөө одоо үндэснийхээ хоол одоо ундыг бол одоо энэ хичээлийн нээлтэнд бол одоо сюрприз болгож энэ жилээс эхэлж одоо хийж эхэлж байгаа гэж ингэж болсон. За сонирхолтой үзэгчтэй хэлэхэд бол за Кыргызстанаас ирсэн оюутнуудын хоол унд бол монголчуудынхтай их төстэй байсан. За энэ боорцгийг бол бас боорцог гэж одоо киргизчүүд бол одоо хэлдэг юм байна лээ. За хамгийн сонирхол татсан хоол бол энэ Кыргызстан, Тажикстаны хоол бол байсан. За бид бол хичээлийн нээлтэнд 9 сарын 1-нд ирчээд одоо 2-нд оролцсон учраас одоо Монгол үндэснийхээ хоолыг бас тэрвэрийг сайн бэлдэж одоо амжааг 2-дугаарт бас ийм зүйл болно гэдгийг ч бас сургуулиас бас бидэнд хэлээгүй учраас Монгол үндэснийхээ хоолыг бол хийж амжиж чадаагүй. За эх хичээлийн нээлтэнд бол манай оюутнууд бол одоо туршлага суудсан архаг оюутнууд олцсон учраас одоо Монгол үндэснийхээ хоолоор эх хичээл бас ингэж хичээлийн нээлтэнд оролцох байхаа гэж ингэж бодож байна. За энэ хичээлийн нээлтний дараа бол Халимгийн үндэсний их сургуулийн захирал Бадман Салаев бол намайг тусна хүлээж авч бид бол энэ жилийнхээ ажлаад өгнөж ярилцаж дараа жилийнхээ хамтын ажиллагааны талаар одоо ярилцсан. За эх хичээлээс бол бид Халимгийн үндэсний их сургуулийн одоо эсэлтийг конкурстай хамтдаж авахаар одоо болсон. Эх хичээл бол 10 оюутан бол элснэ. За ингээд оюутнууд маань хичээлийнхээ нээлтэнд оролцоод бас тодорхой хэмжээний бас амралтын 7 хоногийн одоо Халимг улстай танилцах амралтын цаг үе байсан учраас бид Элстэй хотоос 150 км газар орших за Багч хонс гэж дөрвдүүдийн байх, дөрвд ястангуудын байх одоо Орионд очсон. За энэ 100 манай Увс аймагт хүрэлцэн ирсэн дүнгээгчийн одоо кафе, ресторанд одоо дүнгээгч маань биднийг хүлээж авч за хоолож ундалсан
байж байгаа дүнгэгч маань энэхүү аяллыг бас манай Халимгийн шинжлэх ухааны академийнхантай хамтран манай оюутнуудын энэ аяллыг бол одоо зохион байгуулсан юм байгаа. Ингээд манай оюутнууд байна автозон суугаад энэхүү баг чонсынхан байх одоо Арианыг одоо үзэж сонирхохоор одоо явж байна. За ингээд биднийг бол ер нь хаанч очисон одоо манай монголчууд бас холоос ирж байгаа зочдыг бол шууд одоо нутагтаа хүлээж авдаггүй бас төрүүлээд бас одоо нутгийнхаа хил зааг дээс газар одоо хүлээж авдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан Халимгууд бас ингээд хүнд зочтой бол ингэж одоо нутгийнхаа хил хязгаар тэр газар одоо тосож ингэж хүлээж авч хүндэтгэл үзүүлдэг. За манай Халимгуудын бол хүндтэй зочдтой цагаан хадаг барьж ингэж хүлээж авдаг. Цагаан хадгаа барьж өстэй цайгаан за борцгоо ингэж барьж хүндэтгэж одоо хүлээж авдаг. За энэ бидний энэ хүлээж авж байгаа энэ хүмүүс бол за энэ орионы овоот сум гэж байна. Одоо силэн гэж одоо манай Халимгууд бол ярьдаг. За овоот силэнийхэн бол бидний хүлээж авна. Овоот сум. За овоотын гол гэж одоо гол байдаг. Тэрийн голынхоо нэрээр нэрлэгдсэн овоот одоо сумынхан одоо биднийг одоо хүлээж авч байна. Халимгийн одоо сайхан тал нутаг Халимгууд бол Халимгийн тэг гэж ярьдаг тал гэсэн үг. Халимгийн тал нутагтаа танилцах энэ сайхан Халимгийн ард түмний ёс заншлаас суралцах том үүд хаалга бол одоо нэгдсэн гэж хэлж болно. Манай Халимгийн их сургууль сурж байгаа оюутнууд маань зөвхөн одоо тухайн мэргэжлэрээ суралцаад төгсөх төдийгүй бас томоохон одоо соёлын элчнэр болж гин гэж хэлж ойлгож болно. За энэ овоот сум бол одоо энэ бухын зураг байгаа. Энэ бух бол Орос орн даяараа одоо хамгийн одоо том 600 кг одоо жинтэй юм том одоо бух гэж ярьж байсан их Орос даяараа алдартай Оросын одоо малын томоохон үзэсгэлэнд бол энэ бух оролцож алтан медалийг одоо хүртсэн учраас энэ бухандаа зориулж энэ овоот сумынхан одоо хөшөө барьсан гэж ярьж байсан. Советын ёсон яагаад? За овоот сумд одоо энэ баг чонсоохны одоо ийм сувраг байна. За бид энэ суврагыг бас бидэнд танилцуулсан. За манай оюутнууд бол энд хурц ирчээд энэ аг их ургасан байсан. Монголын минь үнэр санагдчих ингэж манай оюутнууд бас ингэж хоорондоо ярилцаж байлаа. За энэ сураг бол за Халимгийн ард түмний төлөө, Оросын ард түмний төлөө баатарлагаар одоо тулдж явсан одоо тэр хүмүүс зориулсан ийм одоо сургыг босгосон байна лээ. Баг чонс гэж, баг чонс их чонс гэж бас дотроо дөрвдүүд дотроо бас хоёр хуваагддаг юм байна лээ. За сүүлийн жилүүдэд бол буддын шашин бол Халимгт бол маш ихээр одоо дэлгэрч байгаа. Ард түмэн бол буддын одоо шашин соёлоо бол маш их дээдлж хүндэтгэж ингэж байгаа. За харамсалтай бол одоо сүм хийдүүд сүүлийн үед одоо ганц нэгээр байгуулагдаж бий болж байгаа хэдий ч сүм хийдүүд шавлан суух лам нар олдож өгөхгүй бас нэлээдгүй бэрхшээлтэй байгаа. Монгол газраас бол одоо нас цогцсон тийм сайхан лам одоо ганц 2 жилээр ирээд энд хийдэд шавлан суугаад одоо буян номынхаа ажлыг хийдэг бол бид хүлээж авахд бол бэлэн байна гэж ингэж ярьж хөрч одоо байсан. За бид бол энэ овоот сумын төв дээр ирж гин. За энэ нэг усан онгоцны Ахмадын малгайтай энэ нөхөр бол заавал манай цэцэрлэгээр бол заавал ороод гараа, манай гэрээр бол заавал ороод гараа гэдгсэн. Өөрөө бол өстой төрөл бүрийн одоо жимсэх ногоо тарьсан нөхөр байна лээ. За хараараа би ийм жимс тарьсан. Аа хүүхдүүдээ идээрээ амсаараа дуртайгаа авцгаагаараа гэж болоод бид хэдий чинь зүгээр л дайлаад л. За би ийм жимс тарьсан шүү. Нааш өрөөдөр. За ийм жимс. Үнэхээр одоо маш олон төрлийн одоо жимсхэн одоо энэ цэцэрлэгтээ одоо тарьсан байлаа. Үнэхээр бас их сайхан халуун сэтгэлтэй. Манай оюутнууд бол бас үнэхээр бол гайхажсэн. Яасан олон төрлийн жимс юм бэ? Үнэхээр бас одоо ханатлаа, цадтлаа бол энэ богинохоо хугацаанд бол одоо бүх жимснээс намсаад идээд авсан. Манай оюутнууд заримд нь бол өөрсдөө түүгж аваад одоо торлоод аваад явж олон шүү хүүхдүүдээ гээд энэ нөхөр бас одоо өөрөө энэ жимсээ тайлбарлаад л өөрөөгөөд л ер нь бол нэг тийм суманд бас нэг юм сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг шүү дээ. Тэгэл хөөе манахаар ир
цай ундуу идэж одоо хинч байсан одоо цай ундлал ингээл явуулах одоо дуртай. За ингээд манай оюутнуудын энэ халимагт одоо энэ баг чонсохны энэ газарт одоо аялсан энэ аяллыг бол халимгийн Россия одоо телевиз бас дагаж явж одоо бичиж бас тусдаа одоо нэвтрүүлэг хийсэн юм байгаа. Одоо энэ усан үзэм ингээд тариалцсан, хашаан дотроо л ингээд тариалцсан байна лээ. Ер нь бол халимгийн ард түмнээс бас манайхан бол суралцах зүйл бол маш их бий. Ер нь манайхан бол бас хашаа хороондоо ер нь энэ жимс ногоо тарчих юм бол ер нь урахгүй гэсэн зүйл бол үнэхээр бол байхгүй юм байна лээ. Ерөнхийдөө бас халимгийн цаг агаар хөрс бол манай усын цагаар хөрстэй бол ерөнхийдөө тийм адилхан тийм хөрстэй гэж хэлж болохоор ер нь зундаа хур бороо их баг ордог ийм газар нутаг. Тэгэхээр ийм газар нутагт ийм одоо жимс одоо ногоо ургаж болж байгаа юм чинь бол усад бол одоо усан үзэм тариалах одоо төрөл бүрийн жимсгэн одоо тариалах бүрэн одоо боломж байна гэж хэлж болно. Это я цветочница, я люблю. Да, арку делать. О, и вот это тоже можно делать хороший. Красные где-то. Красивый ты. За ингээд манай оюутнуудад бол одоо өрөөндөө оюутныхаа байрандаа өрөөндөө одоо тавиараа гэд одоо савта цэцэг хүртэл одоо бэлгэлж байсан. За бид Оот сумын дунд сургуулиар одоо зочилсан байгаа. За Эрнжено гэж халимгийн ахуйх яруу найрагч ийм хүний нэрмжит энэ дунд сургууль юм байна лээ. Манай оюутнуудад бол энэ дунд сургууль бас л их сонин одоо санагдаж байсан. За 300 гаруй одоо хүүхдүүд дунд сургуульда сурдаг юм байна лээ. За ер нь хаан ч очисон бол альва алган газрын хаяг бол орос хэл дээр мөн одоо халимаг хэл дээр ингэж давхар бичигдсэн байдаг. За энэ өөрөө бол дунд сургуулийн хүүхдийн сэтгэл одоо зүүн кабинет гэж одоо нэрлэгдсэн байл. Одоо сургууль болгон дээр ийм сэтгэл зүүн одоо кабинет байдаг юм байна лээ. Энэ кабинетд хүүхдүүд орж ирээд бас амраад энэ сэтгэл зүйчтэй уулзаад өөрсдийнхөө зовлон бэрхшээлийг одоо ингээ ярьдаг. За одоо манай нийгмийн ажилчид гэж хэлж манай сургууль болгон бас нийгмийн ажилтан гэж байдагтаа бас адилхан болов гэж бодож байна. Одоо манаас одоо сургуулийн нийгмийн ажилтан гэдэг ийм тустай ийм өрөөтэй ийм нийгмийн ажилтан баг байдаг бах. Ер нь бол нийгмийн ажилтнуудад зориулсан ийм тусгай ийм өрөө гаргаж өгдөг нийгмийн ажилтнаа манай сурагчид өөрсдөө тохиолдож байгаа янз бүрийн зүйлээ ярьдаг тийм ээ. Ийм бас боломж нөхцөлийг манай дунд сургуулиуд бас бүрдүүлж өгөх ёстой болов гэж ингэж бодож байлаа. За энэ бол одоо дунд сургуулийн халимаг хэлний одоо кабинетээр бид одоо орж гарсан. Манай оюутнуудад бол үнэхээр бас сонирхолтой байсан. За энэ самбар дээрээ бол бичсэн байсан. Гахаа сарын одоо 4 гэдэг тийм ээ. Тэгэхээр бид бол 9-р сарын 4 энтергээл ярьдаг шүү дээ. Тэгэхээр одоо бас Монгол ёс уламжлал бас тодорхой хэмжээнд бас бид цаг хугацаа өнгөрөхсөн бас гээгдэл байдаг юм болов уу гэж бодож ирсэн тийм ээ. За нэгдэх даваа гаргийг бол бид энд халимгууд бол саран гэж ярьдаг юм байна. Саран, мигмар, үлэмж, пүрүү, баасан одоо бямб, наран гэдэг юм байлаа. Нэм гаргийг бол наран гэж одоо нэлдэг юм байлаа тийм ээ. За энэ бол интернет, компьютерийн одоо кабинет. За ингээд бол Оот сумын одоо дунд сургуулийн сурагчид одоо бидэнд зориулж одоо бяцхан одоо концертыг одоо тоглож үзүүлсэн байгаамаа. Serre no
За бас одоо дунд сургуулийнхаа тоглолтыг үзсний дараа энэ Оот сувийн бас ийм Ахмадын хамтлаг гэж бас байдаг гэсэн Орос хамтлаг. Энэ Орос хамтлагийн одоо бабушка нар эмээнаар бас бидэнд зориулж бас өөрийнхөө хамтлагийн уран бүтээлээсээ танилцуулсан. Манай одоо капитан гэдэг бид нэрлэлсэн. Манай капитан хүртэл ардан зогссон. Энэ хамтлагийн бас нэг гишүүн юм шиг байна лээ. Ардан зогссон бас одоо уран бүтээлээ дуулж ингэж одоо сонирхолсон. За ингээд концертээ үзчихэд биднийг бас одоо монгол дуугаа одоо дуулж өгөөч гэж одоо хүссний дагуу бид увснуур дуугаа дунд сургуулийн багш ажилчлал бяцхан сурагч нарт одоо увснуур дуугаад одоо дуулж өгсөн байгаа. За ингээд бидний дараагийн очсон одоо сум бол Багчонс гэж одоо нэртэй сум. За Багчонс сумын одоо сумын засаг дарга гэж хэлж бол манайхны одоо Селений дарга одоо биднийг тосч хүлээж авсан. За мөн одоо биднийг бас дунд сургуулаараа оруулж зочлуулсан. За дунд сургуультаа одоо танилцсны дараа за Багчонс сумын бас ийм Ахмадын одоо хамтлаг бас бидэнд өөрсдийнхөө уран бүтээлийг бол танилцуулсан. Ер нь сум болгонд ийм уран сайхан ийм хамтлаг бас байдаг юм байна лээ. За энэ бол манай оюут нарын оюутны байр. Одоо гадаад оюутны байр гэж одоо нэрлэгддэг. Одоо 5 ийм шим байр шинээр ингэж ашиглалтанд орсон юм байна лээ. Тэгээд одоо гадаад оюутны шим байранда манай оюутнуудыг одоо байлгаж хүлээж авсан. За гадны орчин бол үнэхээр болоо их сайхан одоо шин тогтчлт сайтай. За нэг өрөөнд бол 5 оюутан амьдрна. Гэхдээ 3 оюутан нэг өрөөндөө, 2 оюутан дахиад нэг өрөөндөө. Тэгээд дундаа бол галтгооны өрөөдөө. За жорлон вантаа бол үнэхээр бол
оюутны байр гэхээс илүү манай оюутнууд орон сууц юм байна штэ гэж хэлжсэн. Орон сууц гэдгээд хэлчих болохоор үнэхээр бол тогтчлт бол маш сайтай юм оюутны байр. Оюутны сурах орчин нөхцөлийг бол үнэхээр сайн одоо бүрдүүлж чадсан. За манай оюутнуудад эхнээсээ эхлээд одоо орос хэлээ бол одоо ингээд сураад үзээд эхэлсэн байна лээ. За манай оюутнууд бол эхний 1 жил бол орос хэлний бэлтгэлдээ сурна. За тэгээд хавар бол орос хэлнийхээ шалгалтыг өгөөд тэгээд орос хэлэндээ тэнцчиж дараагийн одоо 1-р үндсэн 1-р курстай бол за орно. За манай галтгооныхон өрөөний үнэхээр бол тогтчлт сайтай. Үнэхээр манай Монголын оюутны байр, ийм оюутны байр Монголд бол байхгүй шүү дээ. Би одоо баттаа хэлэх байна. Ийм л оюутны байрлал байхгүй бах тийм ээ. Одоо Филетик Токовта. Борцсон нэртэй дээ ямар хоол гэж байгаа. Ой. Өнөөдөр ингээд амралтын өдөр учраас галтгооныхон өрөө энэ ингээд манай балкон дээр өө энэ ааруулаад тавьчих. Энийг балконтой нэг давхар манайхан байрлаж байна. Ингээд оюутны байр. Зүг штэ. Ингээд за одоо энэ гэрлээ асаа. За ванных нөрөө. Ванных нөрөө энэ нойлын нөрөө. За энэ одоо ингэ нойлын нөрөө. Нойлын нөрөө ингээд. Ингээд байж. За энэ өрөөнд байдаг нөхдөл өрөөгөөс хойшчод гараа авцсан бах. Энд бол 2 өрөөтэй. 2 нь энд гуруулаа ингэж амьдэрдэг. Энэ манай хүүхэд баруун Монголоос наран ирээд энд Кедүн 10 гонжана. Энэ манай оюутны байранд ороод сургуулийн эхлээд сургуулийн энэ сарын 15-наас эхэлнэ. Тэгээ сургуулийн энэ хүүхэд сайнаар сураад энэ тэгээд Кедүн жилдээ суугаад танаа аав ээждэн одоо манай хүүхэд бас минь хэлэхээр байна. Одоо энэ байранд сайхан хүүхэд сууж байна. Цэвэр цэргэм гоо. Одоо айхс уух юм нөгөө манайх дүү бичаханаа зовоод айтна. Зүгээр манай энэ код дараа нэрсэн гэртэн нэрсэн адил болж байна. Мадны энд эдний цугтааг нь тусч аваад туслах юм туслаад давхуулах юм давхулж удаад кэх юм кэжгээд асуудал хариулаад тэгээд энэ код байцгаана. Тэгээд тадн бүгдэн зугаар Монголын манай мөнгөр сурнах гэртэн одоо энэ дэр харж байна. Гэртэн сайхан хүрээд цугтаа нартаа манай мэндик хүргээд эрүүл дуруу сайхан дахиад кэзэчгийн чөлөөтэй цаг гаргахлаа харгалдъя. За. Оюутны байр хэр байна төдвэ? Хичээл номонд орцсон уу? Ороод бараг хэлсэн. За. Оюутны байр хэр байна? Орон сууцсан байна да. Оюутны байр орон сууц байна уу? Тий. Доржоо. Наад тийч. За хэл. Аавч дэмэн томжуул. Сайн цоног яа хийж. Мессеж хийж байна. Хэр байна? Оюутны. Ямар сургууль ямар байна? Сургууль ус ер нь бүхэл юм таалж байгаа шүү дээ. Элстот ямар байна? Гой. Оюутны байр сургууль гоё. Аавч дэ юу хэлэх вэ? Аавч дэ сайн сууж байгаа. Ирээд 7 хоног тавчаад амжицсан. Хичээл одоо 7 хоногийн дараа эхэлнэ. Тэгээ бүгдээрээ сайн сацгааж гараа гэнэ. Дотн үлээж авсан хүндэтгэлтэй байсан. Ийш тийш айгүй их газар үзүүлсэн баярлаа. Нэг ахтаа бас баярлаа. Минутын мэдвэрээ нааша намайг явуулсан зардал мөнгөсөн бүгдийг хийж өгсөн. Ааш хоёрт хайртай шүү. Эмээвэд бас хайртай шүү. Намайг нааш явуулсан. Дэмжлэг үзэл туссан нааша анх удаа намайг наар яв нааша яв гэж хэлсэн когшноо тэгээ когшноо баярлалаа. Аав ээжтэй хайртай шүү.
Гүн энэ орон энэ саналын шивээ энэ шивээ гороо миний эзэмшдэг. Тэгээд энэ дээр суугаад хичээлийг юм баярлалаа ээжтэй өнөөдөр хүртэл эсгэж өгсөнд баярлалаа. Хайртай шүү. Бас хоёр дүү нэртэй бас хайртай шүү. Та хэвлэлээр очноо. 6 сарын 1-нд гүнд сайн сураад очноо гэ. Энд ирээд хүмүүстэй танилцуулсан Мигүр Сүрнахаан буюу энэ хүмүүстэй танилцаад Мигүр Сүрнахаан буюу хүмүүс цав өдөр болгонд хоол нэг хүмүүс ирж хоол хийж өгдөг. Хоолнд оруулдаг. Тэгээд Мигүр Сүрнахтаа их баярлж байна. Та одоо би одоо ингэ явахгүй байсан. Мигүр Сүрнахаан буюу маш чадамжтай байна. Баярлалаа Мигүр Сүрнахтаа. Аштай амтны сайн бидний хүсье өрөө. Тэгээд манай дүүрахаа гон Кришканеч. Тэмэлээ. Гон тат. Дүүрахаа гон гон. Жаа боёо. Сурагцтайгаа Монголынхаа төвийг өлөгч гисэн ингээд сууцгаа за дараагийн галтгаагаа танилцуул. За ингээд нойлох бааныхын өрөө ингээд нойлохын өрөө за энд ингээд галтгооных өрөө галтгоо чиманы давс бортлоод ингээд таачсан хэвчтэй уссын хөдөлж явдаг. Пард оролцсон гэдэг тийх achсан. Ус ингэж болоо хөдөлж явдаг дээр нь хэл. Үнэндээ ээлжлээ. Сайхан дэрнаа. Мигүр Сүрнахаан гүнш. Өдөр болгоо бид нар хоол хийж идэхгүй байгаа юм. Мигүр Сүрнахтай хамтаачаад айлтачаад нөгөө айлын өгөөсөн юм аа гоонц маасан дөрөв. Ани гоёроо бид нар хоол хийж идэхгүй байгаа. Сайхан байна уу? Ийм гоё байранд тэгээ бид нарыг амар чин сэтгэлээр хүлээж авдагт амар баярлж байна гэдэг. Ингээд хараад амар бүгд амар гоё шим байгаа. Тэгээд чинь цаанаасаа бид нарыг бас манай тайлбар хүмүүс ивент тэгээд ор гүнж буцлээд өгсөн энэ тэгээд шкаун бол ийм гоё маш их тагчтай. Тэгээд ийм гоё байна. Тэгээд яах юм бэ? Тэгээд энд очирсан нэг ахта баярлалаа. Тэгээд сайн өрөө нэг хаа гэдэг. За юу гэлэхэд төгөлдөр. Би яа. Гэрээ санаж гин үү? Одоохондоо гэрээ санахгүй л та тэгээд. Өөндөө санахгүй. Стоттой танилцсан уу? Стоттой танилцсан. Тэгээд гоё. Хэр отоо вэ? Гоё. Тэгээд үсэн нарийн жоохон дарахгүй шүү. Үст нь бол надад гоё санагч. Одоо усаа юунаас худалдаж авч явж байгаа тийм үү дандаа? 20 литрээр нь. Тий. Тэгээд энэ сургуульд нэг одоо тэнцээс танд баярлалаа. Тэгээд би ч тэгээд энэ эхэндээ мэдээгүй байсан юм аа тэгээд мэдлэгээ явж яваад сүүлдээ тэгээд хамгийн сүүлд нь бүртгэлээ тэгээд ийцээ энд ирсэн. Тэгээд гоё байсан. Бид нэр ирэхэд манай ах эгч нар өвсөд утсан ах эгч нар гоё хүлээж авсан. Үнэхээр гоё. Сэтгэл хөдлөлтсөн тэгээд одоо ч энэ гоё. За ингээд оюутнууд бол давхар болгондоо оюутнуудыг одоо хүлээж авах нөхцөл боломжоор хангасан одоо ийм сайхан оюутны дотуур байранд манай Монгол оюутнууд маань одоо сурч байна, амьдарч байна. Ингээд бол Халимгийн үндэсний их сургуульд одоо суралцах боломж нөхцөлийг хангасан хөнгөлтөө тэтгэлэхээр одоо манай усын оюутнуудыг суралцах нөхцлөөр хангасан Халимгийн үндэсний их сургуулийнхандаа бол маш их одоо баярлаж талархснаа илэрхийлэх хүсэж байна. Манай оюутнууд бол сургалтын 50% хөнгөлтөө нөхцөлтөө дээр нь одоо энэ сайхан оюутны байранда үнэн төлбөргүй одоо сурч байгаа гэдгийг бас хэлхэн зүйтэй болов гэж бодож байна. МБС Вэлс Халимгийн үндэсний их сургуулийн хооронд байгуулсан оюутан одоо сургах, зуучлах одоо гэрээний дагуу манай оюутнууд маань одоо сурж байна. За усын оюутнууд маань одоо амжилттай 5 жил суралцаад Монгол орондоо ус нутагтаа одоо сурсан эрдэм номоо ард түмнийхээ төлөө зориулсан ийм мундаг одоо боловсралтай мэрэгжилтнүүд болж одоо төгсөөсөө гэсэн сайхан өрөөлөөр нэвтрүүлгийнхээ 2 дугаар хэсгийг өндөрлөж байна.